Би сонгон арган дүүргийн 3 дугаар хорооны иргэн лавгаагдаг хүн байна. Иргэдийн бүлэгт би одоо 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд одоо иргэд маань хогоо тгий задгаа хаяарай гэж хэлэх байна. Хоёрт бүдүүд одоо ингээд сайхан цэвэрлээд цэмцэгтэл гоё болгоцсон байна. Ингэж яхад одоо та бүхэн итгэх санаачлахтаа хоггүй одоо сайхан хоггүй хороо дүүрэг болохын төлөө иргэн бүр чармаан ажиллах хэрэгтэй гэж хэлэх байна да. Хоггүй ороо болъё. Тэгээд энэ жалганыхын орж болохгүй газрыг бидний жалганы хогийг цэвэрлж байгаа. Тэгээ болол хүмүүсээ урайлахад хог могоо жалгандаа битээ хаяарай. Соёлтой хоггүй ороотой хоггүй ороо болоо нэгдэцгаая. За манай хороо бол өөрөө 2400 өргөтэй 100000-аад одоо хүн амтай дан гэр хороолын бас хороо. Тийм учраас манайхын одоо хорооны онцлог маань 3-4 гэсэн энэ том одоо 2 хорооны дундах том одоо жалгатай, үерийн далантай. За мөн 2-3 дугаар хороотой 2 дугаар хороотой хилдэг учраас 2-3-ын дундах бас жалгатай. Мөн одоо хэсгүүдийн дунд одоо үерийн далангийн ийм одоо жалгатай учраас бид нар яг энэ хэсгийг шарилж болон бусад одоо ахуйн хог хаягдлыг одоо ачиж тээвэрлэх тийм ээ цэвэрлэх энэ үйл ажиллагааг иргэдийн бүлгийн оролцоотойгоор хийж хороогоо иргэдийн одоо ая тухтай за үерийн далан сувг шуудууга бөглөхгүй байх энэ одоо аюулгүй байдлыг бол хангаж ингэ ажиллаж байгаа.